подкаст эхэлж байна. Иргэд олон нийтэд эрүүдэн шүүлтгийн талаар ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх зорилгоор Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ариунаг урьж оролцуулаад байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, тань өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр бид эрүүл шүүлтгийн талаар ярина. Эрүүл шүүлт гэж яг юу хэлээд байгаа юм бэ? За хүмүүс бол дамаасын төвшөнд бол эрүүл шүүлт гэхээр бие махбодыг шаналган зовоосон тарчлаас үйл гэж ойлгодог. За эрүүл шүүлт гэдэг нь аливаа хэргийн мэдээллийг олж авах, за байцаах, за гэн бурууг хүлээлгэх, тулган шаардах зорилгоор хүний бие махбод, сэтгэл санаа, нэр төр, за эрхчлөөнд нь ноцтой халдаж, за айлган сүрдүүлж, тарчлан зоож байгаа үйлдэлийг эрүүл шүүлт гинэ. За тэгвэл эрүүл шүүлтийн хохирогч нь юу нь яг хэн байж болох юм бэ? За эрүүл шүүлтийн хохирогч нь улс сэжигтэн ялагдагч, шүүгдэгч, за ял эдэлж буй ялтан, за гэрч, за зарим тохиолдолд хоригч байж болно. Монгол улсын хууль тогтоомжинд эрүүл шүүлтийн талаар ер нь хэрхэн тусгасан байна? Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд. За Монгол улс эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу за хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх эсрэг конвенцэд бол нэгдэн орсноор анх 2002 онд эрүүгийн хуулиндаа эрүүдэн шүүх үйлдэлийг гэмтэрэг болгон зөвлөж өгсөн байдаг. За гэвч 2002 оны эрүүгийн хуулийн 251-р зүйл нь бол тус конвенцийн заалттай нийцээгүй улмаас за эрүүл шүүлт тулгсан этгээд ял завших. За эсвэл одоо өөр хөнгөн төрлийн гэмтэргээр зүүжлэгдэх тохиолдол бол хийхэн гарч ирсэн. За харин 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн шинжилсэн найрлагад эрүүл шүүлт тулах гэмтэргийг илүү өргөн хүрээх хамруулан зөвлөж өгсөн. За ингэснээрээ бол эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой нийцсэн гэж үздэг. Одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулинд эрүүл шүүлт тулах гэмтэргийг эрүүгийн хуулийн 21-12 дугаар зүйлд бол хуульчилж өгсөн. За эрүүгийн хуулийн 21-12 дугаар зүйлийн нэгт хэсэгт төрийн албан хаагч, тайлбар мэдүүлэг авах, за хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгуурлах зорилгоор өөрөө за эсвэл бусад этгээдийг хатгаж зөвшөөрөл олгож, эсвэл бусад байдлаар тухайн үйлдэл хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, за бусдын бие махбод сэтгэл санааг нь шаналган зовоосон бол эрүүл шүүлт тулах гэмтэр гэж хуульчилж өгсөн. За ял шийтгэлийн тухайд 5401-ээс 27001 хүртэл хэмжээгээр торгох буюу 5,400,000 төгрөгнөөс 27 хүртэл сая төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хойрхол шийтгэлтэй. За баярлалаа. Тэгэхээр энэ эрүүл шүүлтийг ер нь ангилдаг уу? Хэрвээ ангилдаг бол яаж ангилдаг вэ? За эрүүл шүүлтийг тухайн үеийн эрүүл шүүлт, бие махбодын эрүүл шүүлт, сэтгэл санааны эрүүл шүүлт гэж ангилдаг. За олон улсын хэмжээнд бол эмнэлгийн эрүүл шүүлт гэдэг асуудал яригддаг. За сонсогчдод жоохон ойлгомжтой байх үднээс эрүүл шүүлтийн талаар жишээ авч болох уу? За жишээ нь гэхэд ямар тохиолдолд эрүүл шүүлт гэж үзэх вэ гэхээр ямар нэгэн хэрэг зөрчилд одоо дуудагдаж болно тийм үү? За мэдүүлэг өгөхөөр ингээд дуудагдаж болно. Гэтэл нөгөө мэдүүлэг авч байгаа эрхлэх албан тушаалтан за таны хийгээгүй хэргийн төлөө хийсэн мэтээр одоо загнаж айлган сүрдүүлж тулгаж чи хийсэн биз дээ. Чи тэр өдөр энэ газраас сулгаа хийсэн биз дээ. Гэт ингээд өөрөө харсан юм шигээр ингээд тулгаж мэдүүлэг авж байгаа үйлдэл маань эрүүдэн шүүхийн нэг хэлбэр. Тийм ээ. Тэгэхээр энэ маань сэтгэл санааны эрүүдэн шүүлт болчих уу? Одоо тэг нь айлган сүрдүүлж байгаа. Бие махбодын гэхээр юу гэж ойлгоод байна? Одоо тэгвэл за энэ кейс дээр үргэлжлүүлж ярихад бол чи одоо хүн зодсон чи үнэн биз дээ. Эсвэл хулгай хийсэн чи үнэн биз дээ гэж одоо юу гэдэг мэдүүлэг авах явцдаа таны бие махбодод халдаж тий зохиж ушиглэж ч байдаг юм уу? Эсвэл энэ үйлдэл маань өөрөө бие махбод эрүүшүүлэлт болчихно. За тэгэхээр ингээд харахаар ер нь хаалттай хаалганы цаана хяналтгүй газар л энэ үйл явдал болж ийн гэж би бол бодоод сууж ийн. Тэгэхээр эрүүл шүүлтний хөвчлэн хаана үлдэгдээд байна? За эрүүдэн шүүх гэмтэргийн хөвчлэн олон нийтийн хараа хяналтаас ангид тийм ээ. За цагдаа орох саатуулах байранд үлдэгдэх магадлал их байдаг гэсэн судалгаа хийдэм билээ. За манай Дорнод аймгийн хэмжээнд үлдэгдсэн эрүүл шүүлт тулгах гэмтэргийн гаралт ер нь ямар байна? Өнөөдрийн нөхцөл байдал. За Дорнод аймгийн хэмжээнд 16-аас 24 оны байдлаар эрүүгийн хуулийн 21-12 дугаар зүйл заасан эрүүл шүүлт тулгах гэмтэргийн гаралт ер нь ямар байсан бэ гэж судалгааг авч үзсэн. За ингээд бол 5 гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдснээс за хэрэг хүртэлтийн хэрэг нээж ингээд шалгасан. За үүнээс бол 4 одоо хэргийг гэмтэргийн шинжгүй үндслээр хааж за нэг хэргийг бол шүүхээр бол шийтгэсэн байгаа. Энэ бол 20 онд болсон. Тэгэхээр манай иргэдийн хувьд сүүлийн үед эрх үүргийн талаар бас нэлээдгүй ойлголттой болсон байгаа. Хэдүүлээ энэ өнөөдрийн подкастаар за эрүүл шүүлтээс бас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сонсогчдоо боловсрал олгоё. Яаж хамгаалах ёстой юм бэ? За мэдээж нэн төрөнд иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай.
Тэгэхээр ямар нэгэн байдлаар та хэрэг чирчүүлэлт дуудагдаж мэдүүлэх өгсөн тохиолдолд за би энэ эрүүгийн эрх шийдвэрлэх тухай хууль болон зөвшөөр шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар ямар эрх үүрэгтэй юм бэ гэдэгтэйгээ яг уншиж танилцах хэрэгтэй. Нэг хүчлэн уншиж танилцаад ойлгохгүй зүйл асууж болно тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг зүгээр нэг эрх үүрэгтэйгээ танилцгээд ингээд цаасан дээр гар усх зурх биш. Энэ дээр яг юу хичигдсэн юм бэ гэдэгтэйгээ танилцах хэрэгтэй. Уншиж танилцаад хэрвээ ойлгомжгүй бол асуух хэрэгтэй. Боломжтой. За тэгэхээр хоёрдугаарт гэвэл өөрийгөө өмгөөлөгч авах хэрэгээр хангуулах хэрэгээр шаардах хэрэгтэй. Тэгэхээр та түрүүнд хэлсэн шүү дээ. Эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хууль болон зөвшөөр шалган шийдвэрлэх тухай хууль заснаар би ямар эрхтэй юм бэ? Ямар үүрэгтэй юм бэ гэдэг танилцсан. Гэтэл та өмгөөлөгчтэй өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй, за мөн өмгөөлөгчтэй мэдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр та эрх үүрэгтэйгээ нэг бүрчлэн уншиж танилцсан хүн чинь энэ эрхээ мэдж байгаа учраас би энэ удаа мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө. Өмгөөлөгчгүй би мэдүүлэг өгөхгүй гэдээ та мэдүүлгээ дуусгах болно. Тэгэхээр энэ эрхээ шаардах хэрэгтэй. За дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгэхээр иргэд олон нийт эрүүл шүүлтийн талаар ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллээ нэмэгдүүлэх нь бол зайлшгүй байна. Тэгэхээр танд мэдээлэл өгсөнд дахин баярлалаа гэж хэлье. За өнөөдрийн подкастт урьж оролцсонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. Баярлалаа.